Амар сайн хүндэт манай харагшат. Ээлжэт бүргэд дамжуулгая. Шинэ гаржи ирхэн ногоон модон могой жилдэ турушинтиё эхилхэмнэ. Студисо хутлыкша Жамсал Хамажапов. Та бүгднө энэ оржи ирхэн могой жилэр халуунаар амаршалаад гэр бүлийн зол жаргал ажлаа өндөр амжилтнуудыг хүсэн дамжуулгая эхилхэмнэ. Энэ жилнэ эхилхээр их олон үйл хэрэгүүд болно. Тэдэнүүцо гашуудалтай ошорнууд хонинууд ирээ. Энэмнэ юм бгэхэд манай түнхнэ манай бурят нютагта их суутай Россия гурнэ гавьята хоригша Виталий Сосорович Ивахинов нахаваржа манда их ойтхарта уруула. Тэхэд энэ харын хоёрт бүхий дэлхийд мэдээж 3 дахь олимпийн аварга болгон 6 дахь дэлхийн аварга болгон манай Улаан-Удэ хот бурят орон ол дахь явхан бурят ард зонд их элэг нэмгэтэй бүхий дэлхийн тон хайн барилдааштай нэгэн болох Бувайсар Хамидович Сайтеев нахавара. Би өөрөө нөхөр хөвөнтөё Батаржабда баяжтай соктаашж удышылсж ирэбдэ. Тэгээд энэ хоёр гавьяат хүнүүд тохой хайда бэдэ дамжуулгнуудыг зориулж хэхэбдэ. Бурят төвэ сувгдэр бүргэд дамжуулга хараарэгтэй их хонин материал гаргахабдэ. Мөнөөдрэмнэ манай студийн айлшин Российн олон улсын хэмжээний спортын мастер мөнөө хаяхан манай бурят орнэмнэ залуушуулэ командын Ахмад гол багшаар тавигдахан Даша Шарстепанов. Даша Валерьевич мэндамар. За тана нэн түрүүн энэ ийм шанга тушаалды хариуцлагатай тушаалды орж ажлаа хэжихэл хэрнэ амаршалаад тэгээд л их хариуцлагатай ажилтай боловод тэгээд л амжилт хүснэ тэгээд бүхий багш нараа нийлүүлж энэ главный тренер Батар Батович тё энэ хүүгдэнго багш Немаевтэй гэдэл бултахо ипхамта бүхий хөдөөгөнгө багшнуудыг суглуулж амжилттай барилдаж хүүгднэ медаль юмд хүртэж ард зона баярлуулахыг хүснэлдэ. За тэгээд Даша Валерьевич мөнөө хайда мартын 20-22 болтор манай Улаан-Удэ хот дээрэмнэ манай Дальний Востогы залуушуулэ мөрөсөн өнгөрх тренд хэр бүлдэж байныг ашигта тэгээд өөрөнгөө тон ямар ховлолтой ямар шинэ юм энэ залуушуулэ бэлтгэл оруулахтай тренд хой нэхэдэ өгөр хөрж өгөт. Мөнөө бэлтгэлэмнэ болж байна. Уже 2 недельмнэ явж байна бэлтгэл эхлэр. Тэгээд Батар Батовичтэй сукта игээд мөнөө бэлтгэлээ явуулгаж байна та. Их юм бол да игээд л хамтын хуу баярд байлгавта хол юм хуу полноценнер ханар хуу бэлтгэлгээ гарахын тулд баярда энэ сельхоз академийн профилакторид байлганавта тэндээ өглөөгөр бодоод зарядка өглөөнэ бэлтгэл болно и өдөршлөн оройдоо бэлтгэлнэ болно. Тэгээд л сук игээд л ажлаа явуулгаж байна бэлдэж. Хэдийхэн энэ хамтрахын бэлтгэл дээр байна. Монгол хоо ирэх гэж дуулаан бэ? Монгол хоо 5 барилдаашд ирээ. Тэрэнцо 61 килийн 24 оны дэлхийн тэмцээнд 3 хөөрөзлөн цогт батраах гэд Монгол байна хэн манай хөвд тэрэнтэй барилдаж байхад ба их л хэн байха бие шалгаж үзэж өдөө ургаж
байхад их им хүүд ирээд бэлгэлтгэл гаралсаж байхдаа их хэн. Сог бадрах хайхан хаана Владивосток дээр тэр лигийн барилдаан дээр Рамазан Ферзалиевы шуугод ирээ. Чигээ тэрэн харап бий баха. Адил шуу барилдаан болоо Ферзалиев дийлж яваад нэг хэдэн секунд өвхөдийн алдуухад тэгээд хойно 2 бал өгөөд 5-5 гэд дийлдэ. Тэгэд мөн сог бадрах энд бэлтгэл гэхэд буян шадсан юмны ямар шоу байна вэ? Манай хөвд өрхөр барилдаа хээгүй. Манай хөвүүдэр манай хөвүүд 61-65 кг солон хөвд бий манда. Тэрэнтэй яхал барилдаа хуу адил шуу барилдана. Өөр барилдахда яхал юм барилдаа юмны уже хэм байна. Уже дэлхийд медаль аван хана хэм байна. Тэгээд туршиж бие шалгаж хөвд байхдаа ихэл. Сэвэр жинийн хэдий байна вэ? Хурхад юмне 67-68 гэ. 65 дэгэ. Би юунд хорновыг гэхэд Александр Богомоевтэй барилдаа хэд их хол шүүгдөө гэж дуулаа. Тийм юм болоогүй. Но шоудингээ харав но сааны ял баалнууд явж байгаа. Манай харагшат хэлэх байна. Александр Богомоев мөнөө апрелийн 3 6-нд болох Байкал Open олон улсын мөрөөсөнд барилдах гэж бэлдэж байна. Тэрэнд бахатандууд бэлдэж байгаа хэрэгтэй. Эртүр ерж хори юмнуудаа излээд тэгээд олон гүрнүүд барилдаачдууд ирэх. Тэгээд 57-оо эхлээд хөлөха танай мөн команд удирдлагадор хэдүүд медаль юм авах хэнд найднапта. Первенство фодумне манда бүхий весцо жигнуцо ху медаль авах дийлхэр хөвд байна манай 57-оо эхлээ болвол Эрдэнэ пүрбө байна 57 хаяа Роман Дмитриев турнир дийлэжрэ нахара өшөө 21 волтор залуучуулаар барилдах тэнд барилдах первенство Российд ийм мөн 23 волтор первенство фод барилдах тэр хэм байна пүрбө первенство Российмне мөн хайхан Москваха хонхорж хэлээ 16-21-нд Карачаев-Черкесид болохоо байна. Грозноор мөн болох болоо. Грозно дээр первенство России U21 доош хөвгүүд барилдах. Тэгэхэд 57 дөшөөхөн байна уу? Ивахинов байна уу? Эрдэнэ Ивахинов байна. Манай первенство фода игээд олон байна л да яалах уу медаль орохоор хөвд байна. 57-д өмнө жаргал баяндуу байна. Мөн 57-д барилдах гол 61 гэдэг. Мөн провес өвөөх 2 кг чигээ тренинг шөө мөн хэнаар шөө хөрлдөө байна ямар жинсорж барилдах. Тренинг мөн энэ хайдаах уу яагаад. Тэгээ цаашаа 61-д 61-д өмнө Баяр баяндуу байна. Фёдор Болтуев барилдах. Фёдор Болтуев 65-д барилдах. Мөн Дефод барилдах. Дефод барилдах 65-да. Мөн провес өвөр зарим биш хүүдэмнэ захан жихвэсо ороод барилдах. Буяа жингээ хасан байгаар жихвэсро буяа ганяалан бай весэг. Борис Боршуев байна. Борис Боршуев 65-д байна. Далсомне Саян Жигзамаев, Обхоев, Игорь 74-д барилдах. Саани Болтуев миний барилдах. Байкал Open-д барилдах. Тэгээ 70 сомне Тамир Ешнимаев байна. Түмэн Бадиев 86-д өмнө Буянта Шадапов 70-д өмнө Аюр Жигзитов 92-д барилдах. Но хэн хүүд олон байна л да мандаа гэдэг. Охоо варийн хэлэх бол их олон босно. 92-т хэн шөө. Арслан Бальжнимаев. Арслан Бальжнимаев 97-д өмнө Илья Жибалов байна. Чингис Балжимаев, Кирилл Эрхитуев байна. Ямар ажлда тон их анхаарал тавьж байна гэдэг. Ковер дээр гол юунэ. Мөнөө энэ барилдаамны уже эртад байх дээр ихэншийн ковер хэнэвдэ барилдаа явуулганавдэ тэр ямар ийм
стандартна позициянууд дээр ороод хөдөлнөвдө мөн барилдааны урд ханаар тэр юундэ ханаар буяа мэдэж яаж байхын тулд тэр позициянуудаа барилдуулнавда схваткнууд болно. Кросс чигээд л болж байна л да бэлтгэл юм яг. Шинэ маягаар хүсэ шадлаа бэлтгэл хэнэгж мэднэ. Мөн энэ Хаябаатар Ботойштэй Скиф кросс гэдэг зал байна манай Улаангуудтай. Тэнд багшийн Рафаэль гэдэг нэртэй би тэнд ошоод хоёр дахин бэлтгэл хэвдэ. Яалч юм барилдаанд хэрэгтэй гоё упражнения таарах юмудыг харуулна. Тэгээд хоёр дахин бэлтгэл хэд байна тэнд ош. Рафаэль Кулиев. Ав хөвөн хоёр Цугта нэг багшилна заана юм цугта хөдөлнө тэнд. Чим их зал биш дахин юм хэрэгтэй юмуд хувайна барилдаанд хэх. Одоо ганц штангуур гэж биш мөнөө ингээд нэг ондоо юмнуудыг ихэж. Трендэмнэ ганц штанг биш тэр координация им нэг акробатическое движение. Мөнөө чим их штанг хушны ажил бола их явуулна веб тоже юмнэ тэмцэмдэ эртэж байна. Тэгээд ихэнх юм мөн азаахан. За мөнөө дефоога мөрөсөн дүүрхэ тэгээд путевкавын конод хаана яаж болдох. Пермсу дефоне хулда хөвөдөмнэ Байкал Опенд барилдах. Байкал Опене хулда Дагестанд ошиж бэлтгэл гарах 21 өдрөө тийм төсөв байна. Тэндээ ирээд Ханан байна Баатар Ботойш ах руу ошиж манай энэ өндөр хадуулдар бэлтгэл гараад хүлдэн доошоо буугаад эндээ бэлтгэлээ гараад эндээ ханаар уже подводить болох юм эндээ. Өөрөнгөө барилдаж хэн үед тэгээд гэдэргээ бусаад ирээ хада шинээр юу гэхээр байна вэ? Ямар юм алдагдаа гэж ханавш. Мөнөө чиш хэлэхэд болон юм болоо хөргөө хараад үсгэд зарим юм юунууд байдаг тэнд ийгээд хэмар байгаа эндээ ийгээд баймар байгаа гэд анализируулахад ямар юм дотоон шингээ байна вэ? Өшөө ихээр л ханаар бэлтгэлдээ ханаар бэлтгэлээ хэх тийм юм байгаа л да. Дашашар Степанов Якутскийн Коркине мөрөсөн дээр 3 дахь дэлхийн аварга болгон Хаджалиевые шүүхэд ихэл уран гоёор шүүхэн байна. Дашашар Степанов и Хаджи Алиев. Победитель, напомним еще раз, выйдет на Ниргуна Скрябина. Сейчас получится, что получится в итоге у Шара Степанова в этой ситуации. Да, молодец. Берет, да. Сокращает отставание. Счет 2-4. По-прежнему в пользу Хаджи Алиева. Ну, Алиева можно понять, только чемпионат мира закончился. То, что он сюда приехал, это уже хорошо. Да, конечно. Украсил турнир. Многие скрешивают. 30 секунд остается. Продолжает работать спортсмены. Ну вот сейчас. Да, 1 балл, 1 балл. Ну, свисток должен, да. Мне кажется, собравшиеся болельщики поддерживают Шара Степанова, вот, постоянный участник тоже наших турниров. И смотрите, а как вам такое? Так, 2 балла все-таки. Вот это сенсация. 2 балла, да, 6-5.
Моно баха орынго шавинуды дахолжев ханковуды игадла им ухатайгаар шиний барилдаан шиний намд их гоё шогддог байгаа. Гэт ганц нүдэ аниад хулдордог өшө бүхий юм хоо тоолоод хараад барилдаамны ухааны хэрэг юм да. Тийм тийгж найдагдана. Энэ хайхан Якутск хотод дээр өнгөрсөн Роман Дмитриев мөнхөд дурс хаалт зориулсан залуушуулаа барилдаан өнгөрөө тренд хөвөдхөр барилдаа жирэв тренд тухай хэлж өгөөд. Хөвөдөө харахад яхал хэм барилда 2 алтын медаль аваа, 3 хүрэн медаль. Алтын медаль аваамны эрдэнэ пүрвë 57 кг-со хэм барилда 70 кг-со Цэдеев амгалан гэд алтын медаль аваа. 86-со Каркунов Жамсарын гурвч хүризлээ. 97-сомны Балжимаев Чингис и Далды Базар Вылбыкты. Ургун и гурвч хүрээ барилдаад дийлдэн хөвдвэ 2 далсо далын дөрөвдө. Арваад гүрэн байгаа энэ том тэмцээн болж залуушуулна яхал ургож байна л да. Энэ мөнө баруун тайгуур Дагестанаар би нэг өдрөөр яваад ирэхдээ манай барилдааны багшнууд зал руугаа уряхан тэгэхэд ошож ахадуу махановуд залсо оробже тэнд бэлтгэл хараад тэнд дөрвөн дэвжээ дээр олон лөхнүүд бэлтгэл хижил байна. Тэгээд хэлнэ энд 20 онд танай бурят барилдаачдууд ирээд энд сборхэд хайнаар барилдаан Иван Герегинэ Муриsoнд 2 алтын медаль аваа. Тэгэхэд ших хөрөл медаль аваа. Женжербаев та 2 урвтче болоод Багамоев балдан 2 шүүгөө. Тэгээд ошож хэнэ Магомед Гусейнов Абдул Керимович зал баха училище Олимпийского резерва харабде тэгээд тэнд хөвөдүүд бэлтгэл гэхэд болтохо борцовск трикогоро хохны энэ Имам Ганишев гэж хубун хани Жирбаевы юндэр шүүгөө хангашта Жень Жирбаев Семеновый турнир дээр тэр хубун хувсатая тэнд явна энэ юнд бэлтгэлд орноггүй гэхэд борцовск трикого авангүйгээр ирээ гэж. Схватка юм гэхэд залха борцовск трикогоор гэтэр положение юмнууд хөдөлгөдөө хуу борцовск трикогоор трикогүй хүний уруулдаггүй бижэгнэ. Бэлтгэлхээгүй хүн тэр идеянд орхгүй гэж. Их гоё конкретно правилнуудтай тэгээд хэлнэ нэхэн зал саамны 1 жил 3 дэлхэн аварга гараан гэж. Мавлет Батыров Махач Муртазалиев и Белял Махов гэдэг. 2 ковер тайхан тийм юм байна. Тэгээд өөхдөө бэлтгэл хийж явхада ямар шоу байгаа юм бэ? Юунд тэнд бэлтгэл хийхэд Морисонд гарахад медаль авахад их шанстай болно. Тэнд бэлтгэл юм гарахад спарринг партнер юмуд олон байдаг. Хэн хөвөдөр хөдлөх яах дээр тэгээд тэр барилдаа юм уу гэх дээр хуу барилдахада игээд нэгж игээд бие хулаар 50 бай хуу шангалаад даханцаа барилдадаг. Тэрэн сөгөө тэр барилдаан юм сөгөө ходоо ийж барилдаж яаж байхада бие хурдаг. Тэгээд тэр юу вэ? Объема набиралаад тэр бие ханаар хоригдож гой болдог л да. Хэн нагрузки мод. Тэгэхэд энд улаан өдөө тийм условия хэхэр гэшгүй. Энд хэхэр манад мөнө яхал энэ 61, 65, 70, 74 кг-со өцөгөө юм манд конкуренц яхал хэм байна. Өцөгөө хөдөлж ийж хот конкурировж байхад барилдаамнаа игээ дэшээ болох л да. Тэр нэг үед 60 килограммда Базар Базаргуруевы медаль авжайхад тэнд Александр Богомоев, Виктор Сандемеев, Байер Царенов, Витя Банзаркцаев, Батта Бадмаев, Зудаев Алексей, Вильмов Володя гэдэл. Нэг чемпионатта ханнап
юндері. Казань дер болхадың манды жарым килограммды арвын күне долонин буряд удвайга. Темыл конкуренция хыр шатха хырыкте тегет трении хыхын тулы ажыл ехер хырыктелді деділ. Бакшынотта тренернутта би хандажы егет Даша Валерьевича, Батыр Батоевич, Саша Богомоев мұны, Александр Павлович бакша болжайны. Дендо хэнар дымжыжы рабухы шатхы юмыё баха команденға елтен тулы гыжы оролсат, те трен соға баха оғда быйвы хэ хоржы, быйвы тие хэнар харилсыжы, гет Саша барылдаға дэшін ургайылда гыжы, танта хусхы бәніп, за игедлы мұндодаремне дамжолғыды Даша Валерьевич ерендітне байыр құрғынып, тегедлы құндытты мана харықшыт, мартын хоринегі хорин қойыртты патриот Тамирай Байшынсо, первенство Дальневосточного федерального округа ержі харжы хубут басқыда дымжықайытне орыныбде. Саның Арбат хонот апрелин дурбу тавында Байкал Open темсемне болха. Танда болтетне хо орыныбде, танда ержі дымжықыдытне хубут басқыдне бірі хэнар барылдыха. За игадыл мұнодыремне дамжолға дурбу дахен олзытыра байырте хундыты мане харықшыт.